Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиас 53 дугаар зүйл иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох. 53-ийн 1 сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаанаар хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно. 53-ийн 2 тухайн хурлын төлөөлөгч хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нам эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно. 53-ийн 3 хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг хурлын даргаар сонгогдсонд тооцно. 53-ийн 4 нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг 2 дахь санал хураалтанд оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол энэ хуулийн 53-ийн 2 зааснаар дахин нэр дэвшүүлнэ. 53-ийн 5 хурлын төлөөлөгчид санал хураалтанд оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтанд оролцох эрхтэй. 53-ийн 6 иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга орон тооны байна. 53-ийн 7 хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар зүйлийг баримтлана. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаанаар хурлын даргыг сонгодог. 4 жилийн хугацаатай сонгоно. Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн дундаас нэр дэвшүүлж олонхын саналаар сонгож ажилуулна. За нам эвслийн бүлэг мөн хурлын даргад нэр дэвшүүлэх хэрэгтэй. Өмнө нь бол өмнөх хуулийн үеэр бол нам эвслийн бүлэг тэр дундаа олон кос нам эвслийн бүлгээс эхэлж нэр дэвшүүлж санал хурааж шийдвэрлэдэг байсан бол энэ хуулиар бол тэр нэр дэвшүүлэх дарааллыг нь тогтоогоогүй байгаа. Тийм ч учраас бол төлөөлөгчдөөс эхэлж нэр дэвшүүлэхээр хуулинд заасан гэж ойлгож болно. Хурлын даргыг сонгох асуудлаар тухайн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан тэр дундаа төлөөлөгчдийн тухайн хуралдаанд оролцож байгаа нийт төлөөлөгчдийн олонхын саналыг авсан нэг хүнийг хурлын даргаар сонгож баталгаажуулна. Зүгээр хэрв олон нэр дэвшигч байгаад хинэн ч олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг саналын хуудсанд үлдээж дахин санал хураалт явуулан хурлын даргыг сонгохоор хуулийн заасан байдаг. Хурлын төлөөлөгч санал хураалтанд оролцоход бол тухайн хурлын даргад нэр дэвшиж байгаа тэр нэр дэвшигч өөрөө санал хураалтанд оролцох эрхтэй. Хурлын дарга бол орон тооны ажиллана, 4 жилийн туршид ажиллана. Хурлын даргыг нөхөн сонгохдоо бол энэ хуулийн заасны дагуу дахин санал хураах энэ ажиллагаа дахиж явагдана гэсэн үг ээ.